Сайн нэрээ Red Show гэдээ яг яриандаа дүрдлээ. Захим орчинч тэр бүр маш олон хүмүүс бол сая тэр Red Show-ны одоо main артистууд тэр дундаа ингээд сая зарлагдлаа шүү дээ. Тэр мөч тэгээ тэр дурсамж хэний дурсамж юм болоо гэд ихний байдлаар бол асуулт хэлбэрээр тавьсан тий. Маш олон хүмүүс таамаг дэвшүүлжсэн. Тэгээ түүний дараачаар бол за энэ дурсамжийг эзэн бол энэ хүн юм а гэдгийг нь бол яг албасаар зарлаа. Тэгээд бас дурсамжаа олон нийтэд нээлттэй бас хүргэсэнд маш их баярлалаа юуны тэр үнд. Баярлалаа. За тэгэхээр энэ дурсамжлоо хоёлаа дүүл шууд орё гэж бодож байна. Тэр бол бүр нэлээд бага насны дурсамж их шиг үлээ тий. Тий, бүтэн сайнны өглөө сэрэл гадаа гараад бийцдэг. Гэр хороолд байхад чинь тэгээд гадаа гараад бийцсэн чинь гадааны агаар тэгэл буцаад гэрлөөгөө орохоор бүтээрээ унтчихагаад ил нэг юм утгартай. Гэтэ нэг л юм гигэлзэл нэг юм сэтгэл сэргсэн өглөө байсан л та. Тэгээд тэр өглөө сэрээд урд оройн манах хагас өдөр нөгөө бүгдээрээ угаалга хийгээд усаа дуусгацсан. Тэр үед чинь худууд айгу оройч яхаа бүтэн сайн болохоор чи 10-11-ээс оноод учраас яг бүгдээрээ сэрээд усгүй лээсэн. Тэгэл 2 10 витана ингээд сэмэрхэ аваад тэгэл явж байхдаа маш олон зүйлийг мөрөөд бол нөгөө гадаа агаар чи ингээл өөдөөс нэх гой сэвэлзээлүүлээ гэл нэг чихтэй нэх гоё яасан. Тэгээ явж байхдаа бол өстой 9 цусын мөрөөдөл бодоол хурдан парк онгоогоосаа за хурдангой хоолыг хийсэгэл гарч явж байхдаа бас жоохон өлсөөл. Яг аршин дээр очиод усаа хатах гэсэн чинь нөгөө аршин дээр явахдаа юм шанага авчивдаг мартчих. Тэгээд битанаараа ингээл хотгаад авахаар нөгөөтг нь дүүрдгүү. Тэгээд нэгээр нь ингээд зөөгөө ижсэн жашгүй нэг 3 битан барьсан эмээ ирж таарад эмээгийн битаныг ичгүй ашгүй нэг юм гуйгаад тэгээд би ч нэ хичимхий хүнтэй юм ярихаар ингээд зүрх амар гарах гад ингээд улаагаал байдаг. Аюу тийм ичимхий хөөхтэйсэн. Тэгээд усаа нэг юм дүүргэж аваад өргөөл явсан. Жинхэнэ нөгөө зовлон энийгаа ирч хүчтэйгээр тэндээс тэр хүртэл гэлээ нөө сөмөр алхаал яваад тэгэл яг нөгөө сэлбийн гоолын дээгүүр явах нөгөө жоох юм мөстэй байгаа. Тэгээ тэр нь цаораал нөгөө доошоогоо ингээл урсаал гэлээс тэ өөрийгөө амар артисэлэл. Тэгэл нөгөө голын дээдлийн 70 давах маахсгэр чинь жинхэнэ битана 2 хөлнийхаа завсаар нэгээр нь зөөгөл. Тэгэл цаашаагийн нөгөө гудамжаар явж хат нөгөө нохотой айлууд ч айгүй хэд шүү дээ. Тэгэл нохотой айл яаж байгаа нөгөөтгөө ингээд бүр дэшээ өндөр өргөөл чулуунд ингээд хүрх юм бол цогчин сэрчин гэл. Тэгэл дэшээ зам руу гарахаар нэг юм өндөр далан байдаг байхгүй замын далаа. Тэнд очиход л миний бүр яг юм төвчээрийн утас тасраал энэ усаа асгачаад гэрлүүгээ жоохоос аваад явтын мөкснээ за арайчтай энэ хүртэл явчаад гэл яг хоёр бас нөгөө хөдлөнийхөө завсраар ингээд үргээд гарах гэсэн чинь нэг ах ирж туслаад тэгэхэд л яг надад айгүй гоё юм найдвар яагаад гэвэл тэр зам руу гараад дахиад дэшээгийн зам руу талан руу гардаг нэг юм хаттай хэсэг айгүй хэцүү хэсэг. Тэгэл яг тэн дээр унана гэл өөрийгөө. Тэсн чи ашгүй нэг ах гаргаж ирээ. Али ах нь үргэдэг вэ гээд. Тэгж яхтай би бүр яг ингээд нэг тийм хэцүү үед хин нэг нь ингээд нэг гараад ирэх нэг юм зөө сахиусан тэнгэр их надад хаашаа чинь тэгээ. Гэтэ одоо бодоход тэр хүнийг сахиусан тэнгэр гэж хэлмээр санагдаж байгаа байхгүй. Тэгэл маш их баярлаа хаа гэл нэг инээдтэй хэлсэн юм аа. Тэгээд хэлсэндээ баг нөгөө дараачийн үзүр хүртлээ явахтаа нөгөө тэгж хэлсэндээ ичээ. Тэгэл гэрийнхаа нэг юм тойрдог гудамжны үзүр дээр ирэнгүүт ингээл гэрийнхэн өө ямар өөрх юм гэл ирээл туслана гэл би бодож байгаа байхгүй. Манай цаахан дээр ямар ч хөдөлгөөн байдгүй. Энэ сэрсэн шинжээд. Тэр нэг гэрлүүгээ тусмал бүр ядраал амар хэцүү болол. Тэгэл дөнгөж хашааны хаалган дээр ирээл дахиад гарч ирэл хүү авах юм бол бас хинчээд. Тэгээ босоод ирсэн чи ороод ирсэн чи манай гэрийнхэн дөнгөж сэрж мөрөөл. Яшээс хангирч ороод ёо би усны яагаад ирлээ бүгдээрээ усаарай гэл. Ээж хоёр бүр гах зүгөө миний хог хаанаас ус авсан гэсэн чи би харшаа аваад ирлээ. Яа гэр. Гэсэн чи ганцаараа юу мама энтэй ч аваагүй маа би энтэй ч аваагүй одоо бас цаа чанаа өсөж өглөө. Тэгээд ер нь тийм багтаа хүсэж мөрөөдөд зорж исэн зорилгоудаа тэгээд одоогийнхаа энэ түүхтэй холбох нь ерөөсөө өөрийн бидний одоо энэ connected буюу одоо бүх зүйл яаж эхлэн яаж дуусах нь энэ ингээд холбогдох нь өөрөө энэ дурсамж өөрөө одоо хүний амьдралуудтай шууд холбогдох юм гахалтай тийм сүнслэг сэдв болох юм байна. Энэ утгыг бүгдээрээ хамтдаа бүтээцгээе гэл. Тэгээд ер нь энэ түүхийг ярих. Тэгээд манайхаа Mobicom-ийн гоё энэ дээр комик харин тийм тэгш ах маань үнэхээр гоё маш бүтэлж байсан. Тэг үнэхээр гоё болсон байлээ. Тэгээ би ташрамдаас Mobicom-ийн хамт олонд
Миний бяцхан түүхийг ингэж гоё өрнүүлж ингэж гоё дурсамжийг хамт бүтээж аваад баярлаа. Тэгээ энэ бол үнэхээр гоё холболт болсон шүү.